Цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ариун Зул мэдээллийг танилцуулна. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хүс, докторийн зэрэг, профессорын цолны нэмэгдэл, төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл, төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг батллаа. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас нь ажилласан жилээс хамаарч 5-аас 25% хүртэл нэмэгдэл олгохоор болжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчид одох төрийн албан хаасан хугацааных нь нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм байна. Үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоос сэргийн мандуусны 107 жилийн ой зориулсан ерөнхийлөгчийн цомын төлөөх улс аймгийн алдарцуулалтын чансаа өндөр 128 бүхэн барилдаан 2018 оны 12 дугаар сарын 29-ний 14 цагаас буян хооронд болох юм байна. Барилдах бүгчүүдийн 12 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд сахимаар бүртгэн. За энэ оны отхон барилдаанд Санжаадан Бавраг, Батсуур, Авраг, Замун Батүлзийн харцаг, Бүрэн Төгс Арслан, Содном Дорж Арслан, Оюун Бод Арслан, Ханга харцаг нарын тэргүүтэй бүгчүүд зодоглоно. 2011 оноос эхлэлтэй энэхүү барилдаанд улсын авраг мөнхбат анх төрүүлж байсан бол 2012 онд улсын зам Сквер, 2013 онд улсын зам Пүрэв сайхан, 2014 онд улсын авраг мөнхбат, 2010 онд улсын зам Пүрэв сайхан, 2016 онд улсын арслан Пүрэв догнаар төрүүлж байжээ. Ой тогтоолтын дэлхийн авраг шалруулах тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцсон Энжин Дулан мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр 5 минутанд 413 дүрс цээжснээр дэлхийн рекорд тогтоожээ. Энэ сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотод болсон дэлхийн авраг шалруулах тэмцээний 1-р хайранд Англиас оролцсон Кэти Кермонд орсон байна. За тэрээр 14 хэлтэй англи, швед, испани, монголоор чөлөөтэй ярьдаг. Ой тогтоолтын дэлхийн авраг шалруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан дөрөлд алтан медаль хүртэж дэлхийн рекордыг тогтоож байсан юм а. За Энжин Дулан өнгөрсөн давьяаслаг шведчүүд шоунд оролцож алтан баазрын эзэн болж финалийн шатанд оролцож байсан билээ. Бэмгарагт өмнөд Солонгосын One хүүгүүдийн хамтлагийн энэ нислэгээр эх орон руугаа буцаж байсан байна. Гэтэл тэдний фэн болох Хятад, Хонконгийн харьяат 3 эргэн онгоцыг нисэх хүртэл шүтдэг хамтлагийнхантай хамт байхын тулд тасалбарыг нь авч орсон байна. За улмаар тэд хэргийг гүйцээснийхээ дараа хөөхөд хэдхэн минут дутуу байхад тасалбараа бусааж онгоцноос буух хүсэл тавьсан юм. Одоогийн журмаар онгоцонд суусан зорчигч хөөрхийн өмнө гинэт буух хүсэлт гаргах юм бол аюулгүй байдлын үдээс нийт зорчигчдыг онгоцноос буулгаж дахин шалгалтаар оруулсны дараа суулгадаг. Тиймээс Бэмгаргийн нислэг цаг гарын хугацаагаар саатсан байна. Одоогийн байдлаар тасалбар аваад онгоцондоо суугаагүй буюу хоцорсон хүмүүс нислэгийн зайнаас хамааран 50-аас 120 долларын торгуул тавьдаг. Харин эх оны 1-р сарын 1-ээс эхлэн явагчдын танхимд орсны дараа тасалбараа буцаах юм бол чиглэлээс хамааран 250-аас 350 долларын хэмжээтэй торгуул төлөхөөр болсон байна. Цаг тутмын мэдээ танилцуулаад үргэлжлүүлэн цаг гараа мэдээлэл анхаарлаа хандуулна. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк.